Сайн байна уу та Хэдвэгээс явж байна. Та авах боломжтой юу? За таны энэ гадраа өмсөн байгаа цамц хэдвэ? Энэ ажлын нөгөө хувцалтай нарны. Дотор өмсөн нь цамц нь. Манай хүүгийн л өмсөж байгаа дайсан зав. Малгай нь. За энэ бас манай ихнэр хүүхдүүд ийм юм байна. Таны өмд хэдвэ? За эн чинь нэг 6-7 жилийн өмнө авч ийсэн хэд байлаа да. 25-аар авч ийсэн бахад. Гутал нь болохоор Энэ 35 байлуу бас нэг гадаа нэг Fortran заргалж ирчихсэн юм авсан шүү дээ. за дотор өмсөн аймс нь. Манай Азаагүй гэдэг нөгөө өвөө амьс шүү дээ. 2500, 1500. Хүнсээ цуглаж яваа юм шиг байна тийм ээ? Энэ дэлгүүр орж байгаа нь 600 идчих жоох юм аа. Ер нь хэд болж байна? За энэ ингээд 420 мянган төгрөг. Юу авсан юм бол? Тэгэл нэг энэ гурил будаа тэгээ нэг мах талах. Та нэг хаа нэг жоохон жимсэл авлаа. Үний идтгэл юмыг авлаа. Нэг тавсаглаад байсан ч байхгүй дээ. Тэгэл ингээл 420 мянга болчихж шít. Энд ч тэгээ хэд онохгүй дуусчихно. Тэгэл тийм лээ штэ одоо тэгээд усалтахгүй хоолныхон өнгийг л авж штэ. Өмсөж байгаа хувцаа шалж чадахгүй тэгэл хэдэн хүүхдүүд ихнэрийнхэн төлөө амьдралын төлөө хан тэгэл явж штэ. Голог тишэлэг тийм өмсөлт. Юмны үн бол арай хитрхээ. Хүмүүс махны үн бол арай л хитрхээ арай штэ ч. Малчаар хүмүүс штэ тэгээ 3 сая юулаа тэгэхээр мал нь хэдэлээ тий. Тийм л штэ. За баярлаа. Сайн байна уу Хэдвэгээс явж байна. Та авах боломжтой юу? Oh my gosh. Амар шамарцсан ядарсан яваа crazy яваа таршлаа. So that's okay. За таны шил хэдвэ? Миний шил чинь Сингад явж байхад авсан $3,500 авчихсан байна. Таны эмэг Эмгийг бол LA-д явж байхад авсан байгаа. Энэ эмгийг чинь би за нэг $1,300 авчихсан. за таны гадраа өмсөн полтой гэх юм уу, цуг гэх юм уу? За энийг манай хотгоны одоо ах минь одоо хурын ах гэх хүн байдаг шүү дээ. Тийм ах минь авч өгсөн байгаа. Энэ чинь Нью-Йорк явчихсан. Нью-Йоркод $6,900 байсан баха. Таны дотор өмссөн байгаа цамц За Balenciaga $1,399 авчихсан баха. за таны барьсан цүнх Энэ одоо Дубайд явж байхад авсан Blackpink-ийн Lisa дөнгөж үүрж ягаад үүрээ дудааг багт би авч ийсэн 11,000 евро. таны гутал Jordan-ыг харагдаж байна. Миний энэ болохоор Jordan 1 limited edition дээр 60 90 14 everybody in the 40 65 гэдэг загвар байгаа. Яг нөгөө LA яг MBI үзэж байхад авсан юм а би. Нэг хатаа байсан хяхтай лээ. Энэ чинь за нэг $6,000 авчихсан байсан баха. Би тоглолт үзээ явжсэн юм бэ яхтайгаа зүг тэгэхэд авчихсан. За та ямар ус өрдөг вэ? Oh my gosh, манай захирал намайг сайн ажилласан гэж авч өгч ирсэн энэ утсыг iPhone 16 Pro Max тийм бас тохоо хаяшаар та нар өөрсдөө олоод авчихгүй юу? Та ямар ажил эрхэлдэг вэ? Би захирлаа би хоббигаар гэх юм уу ми хийдэг ажил зөндөө ажиллагаа л да. Ер нь тэгэд YOLO гэсэн үг тий. YOLO гэж айлгачихгүй. За яг тэгэд би нэг үг хэлчихв. Хүмүүс намайг та хараад бас муугар хэлчих магадгүй шамирцсан явж ихт тэгэд үгүй хүн ядарч үзнэ, зовж үзнэ бүгдийг давах хэвээр. Ханган гол хүмүүс тэгэхэд үнэн шударгаар хөдөлмөрч хүмүүсийг амьдрал шагнадаг шүү гэж би хэлмээр байгаа. За баярлаа. Life is in the beautiful and the crazy boy. Thank you. Сайн байна уу? Хэдвэгээс явж байна. Та хэдвэд орж болох уу? Ахан дэв юмд яах. Өөр гоё хүн оруулах юм да. За. Яадаг нэвтрүүлэг юм. Энэ хэдвэгээд өмсөн хувцсныхаа үнийг хэлэх хэрэгтэй. Ваа юу шалдээ миний өв санаа зовмоор юм. Яарн энэ ч та өсрэл 50,000 штэ комиссын хувцас ажлын. Аган энэ байшин барих гад тэр ардаа шалаанц дүүрэн байшингийн материал ачсан байна. Энийг оруулвал бас дөнгүр юм гарна шүү. Болно шүү дээ. Тэг шална тий. За. Ахан байшин барих бүхэл материал ачиж явж байна. За. Одоо шалдаа, зобоо, рек, шүрүү хатаасаа бүгд л байна. Одоо энэний үн бол одоо барка добоочод ингээ хэд болсон юм бэ? Ер нь багцлал хийчихв. Жолоочтойгоо машинтайгаа Баянжан моорох төлбөртөөгөө 14 сая 200. 14 сая 200 мянган төгрөг тэгээ бүхэл зүйл нь багтсан гэсэн үг. Тий. Амар бас сайн материал авсан. Ер нь агнаас нэвтрүүлгийн рекордыг өвдөж үгүй юу? Үгүй. Цагаан ламнаас айх юм. Ер нь бол чинь миний мөнгө ш банкны мөнгө л гэсэн үг шүү дээ. Би чинь зээл авсан. Айдаг юм байна. Яг зээл бүтчихээр бас. Би өөртөө эргэлцэн. Тэгтээ чадна би хичээн. Эхнэр 3 хүүхдээ хамтаар би чинь сайхан байшин бариад тэр дотор амьдрын шүү дээ. Тэрнийхэн төлөө ах нь хичээн. Би эцэг хүн хан 2 охинтой 1 хүүтэй хичээн гэж бодож байгаа. Би энэ зээлийг яаж игээл дарна. Ямар ч сан байшингаа бариад авна гэдэг чинь учиртай даахөө. Нууц зөвшөөр хаанаас авсан бэ? Юг
Параметрлаа. Барилгачийн худалдааны төвөөс авлаа. Энэ нөгөө баруун бүсийн аймагтай ойрхон дугаарын хязгаар тэтэргээд авахгүй нэг дор бүх бараа материал байна. Олон тийшээ шалгаанцтай энд тэнд цуглуулад авахгүй нэг дороос үйлдвэрийн үнээр шууд авчиж байгаа байхгүй хямдхан. Тэгээ дугаарын хязгаарлалт гээд авахгүй ингээ гараад авчих чинь. Сонсголонгийн зам дагуу барилгач ингээ гоё худалдааны төв байна шүү дээ. Тийм байна да ахын тэгээд. Яг амьдрах юм ба барих гал явж ийн дагуу. Баярлалаа. За өнөөдрийн хамтран ажилласан байгууллага бол барилгачийн худалдааны төв байлаа. Энэ барилгачийн худалдааны төв нь Сонсголонгийн зам дагуу барилдаг юм байна. Тэгээд барилгачийн худалдааны төв дээр бол одоо барилгын материалын бүхий л эд хогшил материалууд үйлдвэрийн үнээр байдаг юм биш үү? Нэг дор. Тэгээд ямар ч дугаарын хязгаарлалт байхгүйгээр баруун бүсийн сум аймаг нисэх яармгийнхан тийм ээ дугаарын хязгаарлалт байхгүйгээр цагт хязгаарлагдахгүйгээр нэг дороос үйлдвэрийн үнээр бүх бараа материал авах бүрэн боломжтой байна манайхаа. Тэгээ нэг дороо сайхан шалаан зэм үү бордордоо бүх юмаа ачаад яваад өгөх боломжтой юм шүү манайхаа. Хамтран ажилласан барилгачийн худалдааны төв байлаа. Баярлалаа манайхаа. За хууш.